Сайн байцгаана уу? Та бүхэндээ нээлттэй хийгээд удаагүй байгаа нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө суухдаа лайк болон сабаа дарж дэмжгээ бидгийн мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнэглэлтэд урамшуул авах боломжтой. Кино 2012 оны Лос Анжелес хотноо нэгэн үдшилгийн мөвгөөр Витни хэмээх залуухан бүсгүй томоохон салбарын үүсгэн байгуулагчдад өөрийн стартапын санааг танилцуулахаар хичээх зур түүний энэхүү саналыг хинж тоож сонсохгүй байгаагаар эхэлдэг. Сэтгэлээр унсан Витни гадаа гарахад тэрээр Шон гих залуутай санамсаргүй таржээ. Шон өөрийгөө салбартаа хамгийн эрэлттэй яваа шинэ стартапуудын нэгнийх нь гүйцэтгэх захирал хэмээн ихэмсгээр танилцуулав. Витни түүнд өөрийн санаагаа хуваалцсан юу бүтээхийг хүсэж буйгаа ярихад Шон түүн рүү хэсэг харцанснаа. Чи үнэхээр бүх амьдралаа үүнд зориулахыг хүсэж байна гэж үү? Хэмээн асуулаа. Энэ асуултанд Витни эргэлзэн мэдхгүй юм да хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч Витнигийн энэ үнэнч байдал нь Шонд ч гүн сэтгэл төрүүлсэн тул тэрээр түүнд ажлын газрынхаа хаягийг өгөөд би хөрөнгө оруулагчдыг танино. Чамайг танилцуулж өгье гэлээ. Маргааш нь Витни Шоныг ирэхээс ч өмнө оффист нь хүрэлцэн иржээ. Тэр өдөр Шон Кардифи хэмээх өөрийн апыг танилцуулах гэж байсан тул Витнийг дагуулan явв. Кардифийн зээлийн картын урамшууллын аппликейшн байсан бөгөөд Шон 2 стейкний газрын эзэнтэй уулзаж апынхаа ажиллагааг тайлбарлсан ч тэдний сонирхлыг татаж чадсангүй. Яг тэр мөчөд Витни ярианд нь оролцсон. Та намайг оройн хоолнд урьж байна гэж төсөөлтөө хуучны цоолдог үнэж хэрэглэгчийн картаар төлбөр хийхийг хүсэхгүй лавтай тийм үү? Харин манай аппликейшнийг ашиглавал бүх зүйл автоматар хийгдэж та урамшууллаа авахын зэрэгцээ магадгүй дараагийн болцоонд урагдчих мэдэн шүү дээ хэмээн уран яриа өрнүүлв. Түүний энэ арга барил тэдний сэтгэлийг хөдөлгөж Шонж үнэхээр их баярлжээ. Тэр Витнид чи дэлхийг илүү сайхан газар болгохыг хүсдгийг би мэднэ. Гэхдээ тэгхийн тулд эрх мэдэл нөлөөх хэрэгтэй. Харин түүнд хүрэхийн тулд мөнгө зайлшгүй шаардлагатай гэд маркетингийн захирлын албан тушаалыг санал болгох нь тэр. Маргааш нь Витни компанид албан ёсоор ажилд орсныхоо дараа Тиша гих бүсгүйтэй танилцаж тэдний баг хэд хэдэн стартап эхлүүлээд аль нэг нь амжилтанд хүрнэ гэж найддаг болохыг нь ойлгов. Шон удалгүй Витнийг багийн бусад гишүүдтэй танилцууллаа. Тэд Matchbox хэмээх болзааны ап дээр ажиллаж байсан ч энэ нэр Шоны сэтгэлд нийцэхгүй байв. Багийнхан шинээр бодож эхлэхэд Витни анхны оч гэдэг утга санааг илэрхийлэн Tinder гэдэг нэрийг санал болгосон. Шонд ч маш их таалагджээ. Тэр өдрөөс хойш Витни энэхүү шинэ болзааны апд бүхнээ зориулах болж тэрээр өөрөөр болзааны сайтуудыг ашиглан олон залуустай болцож үзэхийн зэрэгцээ. Тэдгээр платформын юунд таалагддаг, юунд дутагдaltaйг нэгтлэн асууж судалж эхлэв. Судалгааны явцад бараг бүгд л бүртгүүлэх үйл явц хэтэрхий төвхтэй, яршигтай байдгийг гомдлож байлаа. Энэ үеэр Витни Шоны найз бөгөөд компани хамтран үүсгэн байгуулагч Жастинтай дотн харилцаатай болж эхлэв. Нэг удаа Шон багаас Кардифигийн талаар шин санаа асуухад хинч дөрвтэй зүйл нэмрэлсэнгүй. Гэтэл Тиндрийн тухайд хүн бүрдэл хэлэх санаа байлаа. Багийн гишүүн JB профайл дээрх тийм үгүй товчлуурыг арилгаж оронд нь хэрв таалагдвал баруун тийш, таалагдахгүй бол зүүн тийш нь болгодог системээр солихыг санал болгов. JB Тиша хоёр хамтран энэ шинжилгээг хийж багийнхан туршиж үзэхэд бүгдд нь хөгжилтэй, сонирхолтой санагджээ. Мөн Tinder дөнгөж эхэлж байсан тул эзгүй мэд харагдуулахгүй тул хэд хэдэн хуурамч хаяг нээсэн байлаа. Энэ хугацаанд Витни, Жастин хоёр ширээний теннис тоглосоор улам дотносож, улмаар Жастин түүнийг авах ахыхаа төрсөн өдөр төрөхөд Витни гэр бүлийнхэнтэй бүгдтэй танилцжээ. Энэ үеэр Витни бид Tinder-ийн бүртгэлийн явцыг хамаагүй хялбар болгох хэрэгтэй. Залуучууд яагаад ийм сайтуудаас зайлс хийдэг нь тодорхой байна. Тэд онлайн болцоог кул биш гэж боддог гэж Жастин хэлв. Витни энэхүү сөрөг ойлголтыг эвтгээр эрс шийдэж залуусыг болзааны апад татан оруулах зорилго тавиад хуучин сурч байсан Даллас руугаа явахаар төлөвлөв. Маргааш нь Тиша Витни хоёр Витнигийн хуучин коллежийн кампус дээр ирлээ. Витни хэсэг хогтын өмнө зогсоод бид үдэшлэгт очоод үнэхээр царайлаг залууг харсан ч түүнд таалагдахгүй байхвэ гэсэн айдастайгаасаа болоод хичнээн олон удаа зүгээр өнгөрөөдөг билээ гэж асуухад бараг бүх охид гараан өргөв. Тэрээр үргэлжлүүлэн харин Tinder-ээр бол та үргэлж
таныг сонирхож буй хүнтэй яриагаа эхлүүлнэ гэд апынхаа ажиллагааг тайлбарлав. Тэднийг ятгахын тулд манай сургуулийн бусад бүлгүүд аль хэдийн бүртгүүлж гисэн гэж жаахан залх хэрэглэхэд огтж баяртайгаар зөвшөөрөв. Витни тийшаад тэднийг 15 минут саадуулаарай гэж шивнээд хэсэг залуус руу гүйн очиж "Найширта, би та нарыг кампусын хамгийн халуухан охидтой танилцуулъя" хэмээн уруу татлаа. Эхэндээ охид апаас таньдаг залуусаа олж чадахгүй байсан тул сонирхол нь буурч эхэлсэн ч гинэт залуусын профайлууд гарч ирэхэд уур амьсгал өөрчлөгдөж бүгд апад уусан орлоо. Витни ч энэ аргыг өөр коллежийн кампусуудад давцаар түүний хэрэгжүүлсэн кампусын стратеги асар том амжилтанд хүрв. Нэг орой Жастин түүн рүү ярих үеэр тэд бие биедээ сэтгэлтэйгээ илчилсэн бөгөөд хоёулаа л эртнээс бие биедээ нууцхан татагдаж эхэлсэн байжээ. 3 сарын дараа гэхэд багийнхан бүх анхаарлаа Тиндер дээр төвлөрүүлж Витни Жастин хоёр үерхэн Тиндер асар хурдтай өсөж байлаа. Шон тэдний ухаалаг маркетингийн стратегийн талаар сонссон нэгэн хөрөнгө оруулагчийг дагуулan ирэхэд Жастин үүнийг бахархалтайгаар тайлбарлаж харин Витни дотроо "Эн чинь миний санаа байсан юмсан" хэмээн бутнаж байв. Тэд өсөлтөө хянахын тулд бүртгэлийн тоог харуулдаг аналог тооллоор суйрлуулсан бөгөөд Тиндер аль хэдийн 23 мянган хэрэглэгчийг тавсан байлаа. Шон Витнийг өөртөөгөө Жастин JB-тэй хамт албан ёсны хамтран үүсгэн байгуулагч хэмээн зарлахад Витни цочирдож бас хязгааргүй баярлсан ч түүнийг үг хэлэх үед Жастин нэг л доромжхон харагдаж байв. Дараагийн хэдэн 7 хоногт Тиндерийн өсөлт тесрэлт хийсэн ч үүнийг дагаад эрэгтэй хэрэглэгчдийн оруулсан зохисгүй зургуудыг байнга устгах шаардлагатай болжээ. 2013 оны эцэс гэхэд Тиндер шилдэг шинэ стартап шагналыг хүртсэн боловч тайзан дээр зөвхөн Шон, Жастин, JB нар л гарч хамтран үүсгэн байгуулагч Витни ард хоцорсон нь түүний сэтгэлийг гүнзгий шархлуулжээ. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг удирдах багаас хэрхэн гаргаж гадуурхаж буйг Витни анзаарсаар байлаа. 2014 он гэхэд багийн эмэгтэйчүүд Витнид ап залуусын оруулсан зохисгүй зургуудаар дүрлээ. Бид устгаад байхад тэд дахиад л оруулж байна. Манай бодлого ямар ч бодит арга хэмжээ авах боломж олгохгүй байна хэмээн гомдлоо. Нэг ясандаа эмэгтэйчүүдэд ямар ч ээлтэй биш ап болоод байна гэд гомдлоод байж л дээ. Тэд Витнийг энэ асуудлыг Шон, Жастин нарт хэлхийг хүсгэд Витни эргэлзэн 1 сая хэрэглэгчтэй болтлоо хүлэе гэхэд тийшаа тисэлгүй. Тэгэхээр чиний хийснээр бид ямар нэг хийсвэр барианы шугамыг давах хүртлээ зөв зүйл хийж болохгүй гэсэн үг үү хэмээн ширүүхэн хариу барив. Эцэст нь Витни зөвшөөрч энэхүү асуудлыг хөндлөхөд хинч тоосонгүй. Жастин бүр улам тоомсорлон эдгээр охид чинь өөрсдийг нь тоогоогүй залуусыг л дарамтлсан гэж ховолдгийм хэмээн үл ошов. Тэрээр ап өдөрт 10,000 шинэ хэрэглэгчтэй болж байгаа тул амжилттай яваа зүйлсийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байлаа. Шонч бид бодиттой сэтгэх хэрэгтэй. Хэвлэлүүд биднийг шүүмжилж л байг. Бид зүгээр л өөр өнцгөөс тайлбарлаж болно штэ гэд Хевни хэлв. Удалгүй Витни Жастинаас салж би ажилдаа төвлөрмөр байна гэхэд Жастин ёжтой нэмсгэлэн ажил гинэ. Чи миний төлөө ажилладаг шүү дээ гэхэд Витни би ч гэсэн хамтран үүсгэн байгуулагч хэмээн эсэргүүцэхэд Жастин чи дээшээ гарахын тулд дарагтайгаа унтсан. Тэгээд хүссэндээ хүрэнгүүтээ түүнийгээ хайсан хэмээн доромжлов. Энэ үг Витнийг сандаргаж цээж нь давчтан амьсгалчиж чадахгүй болов. Өмнөх токсик харилцаануудад туулсан бүх зүйл нь одоо Жастинаас давтагдаж байлаа. Жастин ч хүүтнэр асуудал чамд байгаа. Гэхдээ би чамд санаа тавьдаг болохоор чамайг уучлахад яах вэ? Бэлэн л байна гэлээ. Үүнд цочирсан Витни гарч явсан ч ажил дээр Жастин түүнд эцэц төгсөлгүй жигшүүртэй занл хийсэн мессежүүд илгээж эхэлснээр Витни ажилдаа төвлөрч чадгаа болов. Тэр тийшаад итгэж ярихад чи энэ талаар Шонтой ярих хэрэгтэй. Тайм сэтгүүлийн нийтлэлд хүртэл чиний нэрийг хамтран үүсгэн байгуулагчдын дунд оруулаагүй байна лээ хэмээн зөвлөв. Витни Шон дээр очсон ч тэр тэнийг нийтлэлийг хинч уншихгүй гэд тоосонгүй. Ингээд Витни Жастины талаарх бүх зүйлийг салсныхаа дараа байдал хэрхэнд орсон ямар хүнд байгаагаа ярихад Шон харал та тоо хоёр хоёулаа насанд хүрсэн хүмүүс үүнийгээ давж гар би оролцмааргүй байна гэлээ. Тэр үед л Витни аргаа барж
Түүнд Жастины илгээсэн мянган мессежийг үзүүлэхэд Шон эцэст нь за би түүнтэй ярилцъя хэмээн хэлв. Эцэст нь тийм дээр 1 сая хэрэглэгчтэй болох өдөр ирж Витни энэ түүхэн мөчийг харахаар офис руу яран очлоо. 1 сая хэрэглэгчэд хүрэхэд Шон босож жилийн өмнө бүх блог, технологийн сэтгүүлүүд Тиндрийг амжилтанд хүрэхгүй гэж байсан. Бид тэднийг буруу гэдгийг батлаа хэмээн тунхаглав. Тэр оройн баярын үдшилэг дээр Витни Европ, Өмнөд Америкийн хамгийн том баадууг үүсгэн байгуулагч Андретэй танилцжээ. Андре Витнигийн кампусын маркетингийн стратегийн талаар сонссон байсан бөгөөд түүнийг Тиндрийн амжилтын ард байсан гол хүн гэдгийг мэдэж байв. Тэр Витнид баадууд маркетингийн ахлах захирал болох санал тавиад Тиндер 1 сая хэрэглэгчтэй, харин надад 376 сая хэрэглэгч бий. Баадуу Америкт танигдахыг хүсэж байна. Харин Андре тэр ажлыг Витнигээр удирдуулахыг хүсэж байна гэлээ. Гэсэн ч Витни татгалзан баадуу аль хэдийн том болчихсон. Тэнд гаргах ямар ч амжилт зөвхөн минийх байхгүй. Тиндер бол миний бүх зүйл хэмээн хэлв. Үдшилгээс гарч явхад нь Жастин түүнийг дагаж чи хинтээ яриад байсан юм. Компани үдшилэгт найз залууга дагуулж иж болохгүй гэж занал хэлээд хэрв чи намайг доромжилвол ажлаас халагдсан шүү. Чи Шон дээр очиж уйлсан гэж би сонссон. Эмэгтэй хамтран үүсгэн байгуулагчтай байх нь биднийг дог тохуу болгож байна хэмээн хашгирав. Үүний дараа Витнигийн хувьд бүх зүйлд ордож хүмүүс ардууран шивнэлтэн хамт ажилдаг ирчүүд нь түүнийг тоглоом шоглоом болгож эхлэв. Энэхүү доромжлыг төвчж чадаагүй Витни Шон дээр очиж энэ байдал хяналтаас гарлаа. Хамт ажилдаг хүмүүс маань надад аимшигтай зүйлс хэлж байна. Энэ бол гутамшиг. Би энд үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй гэхэд Шоны ааш эрс өөрчлөгдөн. Тэгэхээр чи ажлаас гарах өргөдлөө өгч байна гэсэн үг үү гэж хариулаад огт танихгүй хүн шиг өргөдлөө имэйлээр явуулахыг шаардахад Витни ч бүр цочирдон юу ч хэлж чадсангүй. Үүний дараа Витни Тиндрийг шүүхэд өгч мессежний нотлох баримтууд Жастиныг ажлаас нь төр төвтгөлзүүлэхэд хүргэсэн бөгөөд Витни их хэмжээний мөнгөн нөхөн төлбөр авав. Витни өөрийгөө Тиндрийг бүтээлсэн хамтран үүсгэн байгуулагч гэдгээ батлахыг хүсэж байсан ч өмгөөлөгчт нь хэргийг шүүх хурал хүртэл явуулах нь ашиггүй гэж анхааруулжээ. Учир нь Тиндер хэргийг 4-5 жил сунжруулах нөөцтэй байв. Хэрэг олон нийтэд нээлттэй болвол компани нэр хүнд унах нь гарцаагүйч нөгөө талаар Витни өөрөө Тиндрийг гендрийн ялгарлан гадуурхлаас шүүхэд өгсөн эмэгтэйгийг цолтойгоор үрд үлдэх байлаа. Мөн нууцлал хадгалах гэрээнд гарын үсэг зурснаар тэрээр чимээгүйхэн холдож амьдралынхаа дараагийн хуудсыг эхлүүлэх боломжтой байв. Гэвч хэсэг хугацааны дараа энэ түүх ямар нэгэн байдлаар хэвлэлд задарсан бөгөөд нөгөө тал нь задруулсан байсан ч түүнд нотлох баримт байсангүй. Харин одоо гэрээнд баригдсан тэрээр өөрийн талаас юу ч ярьж чадахгүй байх ба ямар ч гарчигтай нийтлэл гарсан шүүхэд дуудагдах вэ гэсэн айдас түүнийг дуугүй байлгав. Удалгүй тийшээ Витни дээр ирж Шоныг гүйцэтгэх захирлын албан тушаалаас буулгасан гэж хэлсэн ч энэ нь Витнид ажил олоход тус болоогүй тул түүнд хамаагүй байлаа. Тэр өдөржин онлайнаар өөрийнхөө тухай нийтлэлүүдийг уншиж Витнийг хизээж хамтран үүсгэн байгуулагчийн албан тушаалд байгаагүй, байх ч ёсгүй байсан гэсэн бичвэрүүдийг харж сув. Интернетээр хүмүүс түүнийг галзуу гэж дуудаж байсан бөгөөд тийшээ тэндээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь түүний сэтгэлийг улам их шархлуулж байлаа. Харин тийшээ байдал чиний талд байхад чи бидэнтэй хамтрахаас татгалзсан шүү дээ. Чи шатаар дээш ахихтаа хизээж доош эргэж хараагүй. Надад туслаагүй гэж хэлэхэд тэд маргалдаж тийшээ ууртайгаар гарч одов. Гэртээ Витни өөрийнхөө тухай сүрэг сэтгэлүүдийг уншсаар өдрийг өнгөрөөж гадагшаа гарахад хүртэл хүмүүсийн харц түүнийг шүүж байгаа мэт санагдана. Тэр амьсгалж чадахгүй болж төгшүүрийн довтлохоо өдөр тутмынхын амьдралыг эзэмдэж бүр архинд хүртэл оров. Харин Шон Тиндрийн гүйцэтгэх захирлаар иргэн ирж Витнигийн онлайн нэр хүнд луйвэрчин болон хувирчээ. Түүний өдрүүд арх харгас сэтгэлүүдээр дүүрч ухаан санаа самуурч байсан тэр үед Андрегаас дуудлага иржээ. Витни түүнд шин төсөл дээр судалгаа хийгээд завгүй байгаагаа хэлэхэд Андре би хотод ирчихсэн байна. Уулзъя, ярилцъя гэлээ. Андре Витнигийн Тиндертэй холбоотой түүхийг бүгдийг мэдэж байсан бөгөөд инээмсэглэн харин сайн хэрэг болсон юм шүү. Энэ нь чамайг уруулж авахад илүү амар боллоо гэсэн үг. Гэхэд Витни сандран түүнтэй уулзгаар очив. Тэд хамтдаа шоу үзсний дараа Андре түүний төслийн талаар асуулаа. Витни зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан нийгмийн сүлжээний ав бүтээхийг хүсэж байгаагаа тэнд харилцааны цорын ганц хэлбэр нь магтаал, сайхан сэтгэл байх болно гэж тайлбарлав. Гэвч Андре түүнийг болзооны ав дээр ажиллахыг ятгахад Витни эсэргүүцэн болзооны авын ертөнцид эргэж орохыг хүсэхгүй байгаагаа
Учир нь интернет эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй газар биш болсныг хэлв. Онлайн орчны дүрмийг ирчүүд зохиосон байлаа. Андре магадгүй бид энэ асуудлыг болзоогоор дамжуулан шийдэж чадах юм шүү гэж маргахад Витни толгой сэгсрэн үгүй онлайн болзоо ямар ч хариуцлага хүлээлгүйгээр эмэгтэйчүүдийг өдөр шөнөгүй дарамталж спам илгээдэг новшнуудаар дүүрэн гэж хэлэх зураа нэгэн зүйлийг ухаарсан нь яг энэ зүйлийг л өөрчлөх хэрэгтэй байлаа. Тэр эмэгтэйчүүдэд илүү сайн аюулгүй орчныг бүрдүүлсэн болзооны ав бүтээж чадна. Би хөлсөөр ажиллахыг хүсэхгүй байна. Би гүйцэтгэх захирал үйлсгэн байгуулагч нь баймаар байна гэж тэр Андред хэлэхэд Андре зөвшөөрөв. Тэр үеэр Tinder дэх уур амьсгал уламд орцоор тийшаач залхаж гүйцсэн байлаа. Витни түүнтэй уулзахаар очиж өмнөх уулзалтынхаа төлөө уучлалт гуйгаад чиний зөв байсан. Би тэр өрөөнд зөвхөн нэг л эмэгтэйд зай бий гэсэн бодолд итгэж тэр нь өөрөө байхыг хичээсэн гэж хүлээн зөвшөөрөв. Tinder-т ажиллах хугацаанд Витни өөрөө ч ирчүүдийн хортой авирыг дэвэргэж байснаа ухаарсан бөгөөд одоо тэр бүхнийг засахыг хүсэж байв. Тийшаач түүний үнэн шудраг байлыг үнэлж тэд тэврэлтлээ. Витни түүнийг шинэ болзооны автаа ажилд авахар ирсэн байсан тул тийшаа тэр торн зөвшөөрөв. Ингээд тэд хамтдаа Бетиг ч мөн Tinder-с авч гуруула Остин руу нөөжээ. Тийшаа Аббиг Бабл гэж нэрлэхийг санал болгосон ч Витнид таалагдсангүй. Тэд ямар нэгэн дарамт үзүүлсэн хэнийг ч нэг удаагийн үллээр Аббаас үүрт хасдаг дэвчихгүй байх хатуу бодлого баримтлагаар шийдэв. Бет цамцгүй селфи хийхийг хориглоно гэсэн дүрм нэмээд хүмүүс Tinder гэхээр нэг шөнийн явлыг боддог. Бид Абба тийм мэдрэмж төрүүлэхийг зөвшөөрч болохгүй. Бид утга учиртай харилцаа хайж буй хүмүүсийг энд ирүүлэхийг хүсэж байна гэж тайлбарлав. Тэд мөн компанийхаа 90% эмэгтэйчүүдийг ажилд авахар шийджээ. Видео дуудлагаар Андре тэдэнд олон нийттэй харилцах асуудал хариуцсан. Шарлоттыг танилцуулаад би инженерүүдтэй уулзалт тавлаж эхлэх үү. Ингэснээр бид ажлаа хурдан эхлүүлнэ гэхэд Витни толгой сэгсрэн одоохондоо хэрэггүй. Хийх ажил маш их байна. Бидэнд бусдаас ялгарах, бидний хамгийн шилдэг болох онцгой зүйл хэрэгтэй гэхэд Андре хурдаа нэмээ. Манай удирдах зөвлөл ашиг олох гээд яарч байна хэмээн шавдуулав. Тэр орой бүсгүйчүүд нэгэн бааранд цуглаж аппликейшнийхаа нэрийг эцэслэн Bumble болохоор шийдэв. Мөн тэднийг сууж байхад Бет нэгэн залуу Витнийг ширтэж байгааг анзаарчээ. Витний ирчүүдэд сатаарахыг хүсээгүй тул толгоогоо өөр тийш эргүүлсэн ч дахин харахад тэр залуу үнэхээр царайлаг байлаа. Хэрв тэр намайг Google дээд үзүүл яана. Миний тухай зөвхөн муу нийтлүүд л олдсон шүү дээ гэж Витний санаа зовов. Найзууд нь түүнийг ямар нэг тохио өгөхийг ятгахад Бет битгий оч. Чи дэндүү гуймтгай харагдана. Эрэгтэй нэхэлж ирэх ёстой шүү дээ хэмээн анхааруулав. Энэ үг Витнигийн толгойд нэгэн санаа оруулав. Тэрээр салфеткэн дээр санаагаа тэмдэглээд шууд тэр залуу руу алхан очиж өөрийнхөө тухайн нийтлэлийг өгөөд эхлээд үүнийг унших хэмээн хэлв. Майкл гэх тэр залуу уг нийтлэлийг анхааралтай уншаад инээд алтан би чамд уух юм авч өгч чадахгүй байхаа. Чи дэндүү баян юм байна. Харин чи надад авч өгөх хэрэгтэй гэхэд маргааш нь Витнигийн санаа тодорхой болсон байлаа. Гол зарчим бол эмэгтэйчүүд эхний алхмыг хийдэг байх байв. Таарсны дараа зөвхөн эмэгтэйчүүд л эхний мессежийг хэлэх боломжтой. Витни Аббиг эхнээс нь бүтээгдээ систем бүрийг интернет орчныг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюулгүй газар болгох зорилготойгоор зохион бүтээжээ. 2016 он гэхэд 8 сая хэрэглэгчтэй болж Tinder тэднийг барааны тэмдгийн зөрчлөөр шүүхэд өгсөн ч өссөөр байлаа. 2017 онд 12 сая, 2019 он гэхэд 35 сая хэрэглэгчтэй болж Bumble найз нөхөдтэй болох For Friends хэмээх шинэ функцээ нэвтрүүлэх гэж байв. Витнигийн хажууд Майкл байсаар ихтгэлдээ бэлдэж байтал Forbes сэтгүүлийн сэтгүүлч Марта түүнтэй уулзахаар иржээ. Тэд өмнө нь Tinder-ийн үдшилэг дээр таарч байсан ч нууцлын гэрээнээс болоод Витни юу ч ярьж чадахгүй байлаа. Гэхдээ Марта тэрний төлөө ирээгүй байв. Түүнд оройн 5 цаг нийтлэгдэхэд бэлэн нийтлэл байсан бөгөөд тэнд Андре Баблыг эсэргүүцдэг гих эргэлзээтэй үйлдэлүүдэд оролцож байсныг илчлэх байв. Марта Витнигээ сэтгэгдэл хүсгэд тэрээр эн чинь утгагүй юм. Би Андрег сайн мэднэ. Тэр үргэлж бидний болон эмэгтэйчүүдийг дэмжиж ирсэн. Би түүнийг ийм зүйлд оролцож байхыг хизээч хараагүй гэлээ. Тэгэхээр энэ таны сэтгэгдэл үү гэж Марта асуухад Витни эргэлзэн түүний том нээлт хэдхэн цагийн дараа болох гэж байтал ийм боломжгүй сонголттой тулгарлаа. Нэг бол Андрег өмгөөлж өөрийнхөө тэмцэж ирсэн хортой үйлдэлүүдийг хамгаалах, эсвэл Баблыг болон дэлхийн өнцөг болгон бүрдэх
эмэгтэйчүүдийн талд цогсох. Гэвч Баблийн сэрүүрүүд Андрегийн компани болон баадууд байдаг тул баадуу унвал баабалж хамт унах эрсдэлтэй байв. Харин тийшээ бид энэ асуудлаас хол байж чимээгүйхин нээлтэндээ анхаарыг гэсэн бол Шарлот Андрег болон Баблийг хамгаалахын тулд Андрегийн талд цогсох ёстой гэж маргав. Удалгүй Андре Витни дээр ирж сэтгүүлж бүхнийг хэтрүүлсэн гэж хэлсэн ч түүний баг мөнгөөр охид авчирдаг буруу төрлийн үдшилтэг зохион байгуулж байснаа хүлээн зөвшөөрөв. Витни танай компани эмэгтэй ажилтнууд үүнийг хараад ямар сэтгэлтэй байсан бол гэж та бодож байсан уу гэж асуухад Андре Витни иймэрхүү үйлдэл тийм ч ховор биш гэдгийг чи мэдэн штэ гэж өөрийгөө өмгөөлөхөд Витни Бабл бол яг л ийм хортой утгагүй зүйлийг эсэргүүцэн бүтээгдсэн. Харин та энэ бүхнийг сүйтгэж байна хэмээн хариулав. Баадуугийн өмнөх маркетингийн ахлах захирал Джессикаг нэг удаа эрэгтэй ажил горилогчид массаж хийж өгөхийг хүсэж байжээ. Витни Андре руу хараад та намайг энэ албан тушаалд авахдаа ижил зүйл хүлээж байсан юм уу гэж асуухад Андре үгүй огтхон ч үгүй. Бид удаан хугацаанд хамтран ажилласан. Би чамайг хүндэлдэг. Би муу хүн биш гэдгийг чи мэдэн штэ. Энэ надад ч гэсэн сургамж боллоо. Би баадууд өөрчлөлт хийн. Гэхдээ эхлээд бид үүнийг даван туулах хэрэгтэй гэлээ. Үүний дараа Витни нээлтийн арга хэмжээндээ очлоо. Тэрээр шинэ Бабл BFF функцээ танилцуулсан ч итгэлийнхээ төгсгөлд зөв зүйлийг хийхээр шийдэж эмэгтэйчүүдийн талд цогсов. Би баадууд болсон үйл явдлын талаар сонсоод үнэхээр залхаж байна. Хувьдаа ийм муухай зүйлийг хараагүй минь тэрхүү үйлдэлийг үгүйсгэх эсвэл зөвтгөх шалтгаан огтхон ч болохгүй гэдгийг би онцгойлон тэмдэглэмээр байна. Хинч хизээч ажлын байранда гадуур хогтож доромжлуулах ёсгүй хэмээн тэрээр үзэл бодлоо баттай илэрхийлв. Үүнийг сонсон Андре танхимаас гарч одов. Тайзны ард тийшээ түүн дээр ирэхэд баадуугийн хувьцаа 15%-аар унсан байсан ч тийшээ Витнигийн талд бат цогсож байлаа. Хэдэн өдрийн дараа Витни бүх зүйл дуслаа гэд айж байтал Blackstone хөрөнгө оруулалтын группийн Matthew Slade түүнтэй уулзахаар ирэв. Blackstone Андрег худалдаж авсан байсан бөгөөд баадуу Бабл хоёрт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа хэлв. Тэд Витнигийн албан тушаалын талаар ярилцахыг хүсгээд Витни би тэмцэлгүйгээр бууж өгөхгүй шүү хэмээн хатуу хэлэхэд Matthew инээмсэглэн үгүй огтхон ч тийм зүйл байхгүй. Бид харин ч таныг гүйцэтгэх захирал болгохыг хүсэж байна. Тань шиг энэ албан тушаал тохирох хүн байхгүй хэмээн хэлж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгдаа лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай.